Найз охин байгаа юу? Хэдэн X-тэй вэ гинэ? Яаж хэл сайн сурах уу гинэ? Хэдэн орлогын их өсвөртэй вэ? Жултаг гэнэ үү? Тэр нь юу вэ? Hello guys, за ингээ YouTube-ийнхаа дараа шимжлэр томор л тэгээд хэвлээ яг одоо ямар видео хийж байгаа вэ гэхээр 10,000 хүрсэн спешиал дугаарыг яг одоо хүргэж байна. Тэгээд бид нар 10,000 гол болсон байна. Тэгээд ерөөхдөө 10,000 хүрээд болоолыг сэтгэл амар догтлжсэн. Тэгээд энэ хүрэхэд мэн тус болсон хүмүүс бол ялчгүй та хэд маань. Тэгээд тийм учраас би Instagram дээрээ NGL үсгээд тэгээд ерөөхдөө спешиал дугаараар асуулт хариулт болохоор шийдсэн байгаа. Бичлэг хэлэхээс өмнө та лайк дараад subscribe дараад өгөөрэй. Тэгээд энэ надад хүргэж байгаа маш том тусуудын нэг шүү. Тэгээд энэ 10,000 голоо болохын тулд та бүгд манд хамгийн их тус болсон. Дахин баярлалаа гэж хэлмээр байна. Ярдаа subscribe дараагүй бол subscribe дарж лайк дарж намайг дэмжээрэй. За амтаа бичсэн дээ. Орцгоё. Эхний асуулт болохоор хай дугаараа өгөөч гинэ. Өө амир. Миний усны дугаар гэх юм бол шүү заа юу. Контент хийхэд айдас байдаг. Юун дээр анхаарах вэ? Хариулж өгөөч please. Бис нэг контент хийж байгаа амар айдаг байсан. Ингээд өөрийнхөө дуу хоолой ингээд бичлэг хийж сонсон заяа. Тэгэнгүүт ёо би ямар тэнэг хоолойтой юм бэ гэж бодсон заяа. Тэгээд ер нь яаж байгаа вэ гэхээр тех ямар ч хэрэггүй юм бэлээ. Ер нь ингээд чи бол ингээд өөрөөр л төрсөн штэ. Чиний хоолой ч угаасаа ийм царайтай, угаасаа ийм хамартай ингээл байгаагаараа л юм чин тэгээд мэдээж айц байдаг. Гэхдээ алилах зүгээр энэ дэлхий дээр төр зуршсан учраас зүгээр хийж чадах зүйлээ хий. Гэл тэгэж юм сэтгэл шалгуулсан дээр санагддаг. Тэр ямар тач контент хийж эхлэж байгаа бол чи шатнаа. За дараачихан болохоор girlfriend гэнэ. За girlfriend. Найз хүн байхгүй шүү дээ. Найз хүн тал гоё ахгүй юу? Аж байхгүй таа. За хэдэн жил IG хөгжүүлж байгаа вэ гинэ. Ерөнхийдөө би нэг 21-ээс хойш Instagram руу орж исэн. Өмнө 19 болон 20 онд голцоо YouTube руу орж исэн байхгүй. YouTube дээр контент бүтээж эхлэх гэж хичээжсэн. Амжилтлахгүй. Тэгээд Instagram дээр контент бүтээж эхлэх гэжсэн. Хэлсэн. Тэгээд бас амжилтлаагүй. Тэгээд сүүлийн 1 жилийн хугацаанд бол одоо та бүдний харж байгаа шиг амжилтанд бол хүрсэн. Тэгээд бол учрыг олох гэж бол нэлээд олон жил зарцуулсан. Хай гинэ. Хай. Гэй юу гинэ. Ёо. Би зөв хүнийг гей гэж боталтлан ганц явсан шүү дээ. Контентын талаар сургалт байдаггүй гэнэ мэдээж байдаг. Манай шавнар бол амар сайн явж байгаа. Хоёр сурагч маань бол би буруу санаг бол 14 хоногийн дотор баг 5,000 фолловт болсон Instagram дээр 0-аас нь шүү дээ. Тэгээ нэг ихч байгаа. Нэг барилгын хавгаа. Тэгэхээр контент хийх гэж байгаа бол заавал ингээд өөрөө алдаж онолгүйгээр хин нэгний алдаа туршлагаас ингээд зөвшөө swap хийгээл level up хийж болно шүү. Сургалтын мэдээлэл ерөөхдөө Instagram дээр оруулсан байгаа. Миний bio-сыг хараарай. Мундаг ах шүү. Үргэлж хэрэгтэй мэдээлэл хүргədэгт баярлаа гинэ. Яа баярлаа. Надад бол шантрах үе, тэ хэцүү байх үе. Ер нь зөндөөл амар асуудал тулгардаг. Гэхдээ тааж та хэд мэн ингээд урам өгч байгаа маш их баярлаа. Тэгээд урам өгж байгаарэ гэж гомер байна. Утсаа алдчихвал find my phone нор яаж олох уу? Ерөөхдөө утсаа алдчихвал олж болно. Гэхдээ интернетийн үед хамгийн сүүлд байсан локейшнороо ерөөхдөө бол find тэгээд ерөөхдөө олдог. Тэгэхээр ер нь жоохон хэцүү дээ утсаа алдчихвал зөвхөн хамгийн сүүлийн локейшнийг л харуулж өгдөг. Шүү. За найз охин байгаа юу? Эсвэл харж явдаг хүн юм уу? Ямар ч гоё асуулт байна. Найз охин байгаа юу? Энэ асуултыг л хүлээж илаа. Мэдээж найз охин бол байхгүй. Яаж хэл сайн сурах уу гэнэ? Угаасаа маш их цаг зарцуулж л хэл сурах юм байна. Би өнөө бүр үнэхээр сүүлийн үед ойлгож байгаа. За амьдралын хамгийн хэцүү шалгуур юу вэ? Одоо эргэн тойрны хүмүүсүүд чинь заах мэдрэмж бол хамгийн хэцүү байдаг. Амар амьдрал шалгаж байгаа юм шиг байдаг. Ансант хийсэн чадаа яаж сэргээж болдог вэ? Ансант хийчээд ерөнхийдөө сэргээж болдгоо баха. Устгасан чадаа сэргээгээд үзээрэй. Тэр үед чиг сэргэж нүггүй бол шууд аккаунтаа delete хийсэн тохиолдол нь гарч ирээд байдаг. Ансант хийснийг бол шалгаж байгаа юм байна. Яаж тань шиг ийм мундаг болох вэ гэмэ. Би бол нэг мундаг биш ээ. Шулуух хайлаа. Маш их одоо ядарсан байна. Би бол нэг өөрийгөө хичээсний үр дүн л тэ хуран шагнаж байгаа шагнаал юм болов уу гэж бодож байна. Тэрнээс биш би бол нэг амар мундагтай биш баха. Яаж пэйж нээгээд тэгэж амар edit enter хийж сурах уу гэнэ. За мэдээж edit хийнэ гэдэг бол маш их цаг зарцуулна. Энийг бүр үнэхээр шулуух хайлаа. Зүгээр нэг 30 минут edit хийх, 3 цаг edit хийх маш том ялгаа. 3 цаг edit хийсэн edit л хамгийн чанартай байдаг. Та багаас юм захиалах заавар оруулж болох уу гэнэ.
оруулсан байгаа. X утас дээр iOS 17 татаж болох уу гэнэ. Бид нар бас татаж инсталл хийх юм шүү. Та 3 хүүхэдтэй бидтэй гэнэ. Өө зөө тийм үү. Тэгээ 3 хүүхэдтэй шүү. Хамгийн том нь 12 дугаар анги. Гэж. За би хүүхэдгүй шүү. 3 хүүхэдтэй бидтэй. Яа. Би хэдэн настай та тэгэхээр хүүхэдтэй болсон байж таа. Таны краш гэнэ. Тийм ээ. Тий. Краш байгаа. Ер нь краш тий. Яг гоо байдаг л та. Гэтэ надад крашаас илүү бол гоё. Одоо би бинийг ойлгодог, би бинийг хайрладаг. Аюу гойны нэг нандин үерхэл байдаг шүү дээ, тий. Амар гоё үерхийг хүсдэг. Тийм ч бас үерхлийн нэг тоглоом гэж болдгоо. Би амар нэг сериус хандаад байдаг юм яагаад ч юм. Чи ингээд сериус хандаад байдаг. Гэтэ энэ бол нэг тийм сайн яг уу сайн ч гэж хэлж болно, сул талтай ч гэж хэлж болно. Гэтэ ерөөхдөө үерхлэг бол тоглоом биш гэж боддог шүү. Үерхэл бол хариуцлага. Хайр болвол тэгэл төвчээр энэрэнгүй байх хэрэгтэй. Уурлагтай удаан байх хэрэгтэй. Гэх мэтчлэн хайр бол маш олон зүйлийг шингээсэн зүйлээд. Тийм учраас үерхэл гэдэг бол хин нэг хайрлна гэсэн үг. Тэгээ бас guys энэ дэр нэг юм хэлэхэд хин нэг одоо ингээ хайрлаж те ингээд үерхнэ гэх юм бол надад хэрэгтэй болохоор ингээ үерхэх юм бол энэ бол нэг хугацаанд явах үерхэл бол биш. Тийм болохоор аль болох тохоо хүндээ өгнө гэсэн сэтгэлээр үерхэх юм бол энэ бол маш урт хугацаанд явах юм байлээ шүү. Одоохондоо бол надад бол хэцүү үе те заримдаа ингээ найз охинтой байсан бол ингээл чатлал ядчил ингээд гой би биндээ хань болоод ч юм уу те хэцүү байгаа мэдрэмжийг хуваалцдаг ч юм уу. Тэгвэл одоо би найз охинтой болох юм бол ингээ хэцүү байгаа мэдрэмжийг хуваалцаал аллах ингээ найз охинтойгоо уулзсангууд л ингээ тайван байхыг хүсэж байгаа байхгүй. Аллах нөгөө тэр хүнээсээ авах гээд байгаа юм шиг санагдаад байдаг. Тийм болохоор ийм мэдрэмжийг жоохон дараад аллах нөгөө хүндээ л өгөх гэж чинь те харин эсрэгээр над дээр ирээд намаа налаад ч юм уу. Тэгээд ингээд хэцүү цаг мөч болгонд нь би ингээ хажууд нь хамт байгаад тэгэл тэр хүндэл хэрэгтэй байхад л болно л гэж бодож байна. Тэгэхээр тэр хүртэл ямар тач өөрөө маш их хүчрэг болох хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд тэгээд амжилт карьер одоо юу гэдэг бүх юмар л ирэхэд илүү байхаас бол сонголт авах гэж боддог. За их юм ярьчлаа. Та хаашаа аялсан юм бэ? За би Бээжинд аялсан юм байна дөө. Ха гэнэ. Ха. Таны бичлэг гэвэл та намайг дагах уу гэнэ. Миний талаар бичлэг хийнэ. Тач миний талаар контент хийх юм бол амар баярлалаа. Табо хэлийг яаж солих вэ? Тэгэхээр сүүл нэг табогийн нэг ганц 2 функц л хэлэн солигдсон билээ. Энэс бол нэг амар солигддог юм билээ. Хэдэн орлогын их усртай вэ гэнэ. 1 2 3 тэр оруулны 4 юм. iPhone 14 Pro Max iOS 18 суулгаад буцаад устгаж болох уу? Болдог бол яаж? Компьютероос устгаж нээндээ 170 гинэ. Тийм ээ. Би яг ингэ хүмүүс ингэ миний натаа ингэ уулзсан чи бичлэгээс амар өндөр харагдаж байгаа гэдэг чинь амар санаа. Би тийм намхан биш шүү манайхаа. Би метр 170-аас илүү. Би бараг 180 хүрэх гэж чад. Яагаад гэвэл 179 учраас. Одоо би ингэ бос шаруулъя л та. Нарда. Ингэж бос мусраа юм өндөр харагдаж байна уу? Би бол айгу өндөр шүү. Би метр 179. Сууж чадахгүй гэнэ. Чадахгүй шүү. Яагаад суудаг? Хүмүүс суудаг. Би үнхээр хараад байна. Йоо яаж ингэж суудаг гэж бодчих. Надад л амар хэцүү. Нөгөө хөлөө бэртэж суучихсан. Уртай өнгө гэнэ. Ногоон өнгө. Цэнхэр өнгө. Энэ хоон гарч байгаа чинэлээ яган гоё. Ийм цагаан өнгө. За K-pop шүтдэггүй гэнэ. Ер нь нэг K-pop шүтээд байдаг юм дөө. Юу н хаяал сонсдог. Хаяас сонсоо юм нэг сонсоод байдаг юм дөө. Яагаад найз охингүй юм. Итгэм доо тэгэл. Гоо юм байна хам. За дараачих. Жултаг гэнэ. Тэр нь юу юм бол? Жултаг гэж юм бол хэдэн X-тэй вэ гэнэ? Амар X-тэй шүү дээ. За YouTube суваг дээрээ 1 сая савтай болвол яах вэ? YouTube суваг дээр 1 сая савтай болвол яах вэ? Магадгүй би дэлхийгээр аялаад тэгээд хүссэн газар руугаа яваад мэдээч тэр үед нэг саятай болцоход найз охинтой болчихно баг. Магадгүй хүүхдтэй бол хүүхдээ аваад гой дэлхийг үзээд орон орны соёлтой танилцаад эхнэр хүүхдтэй л кэргээл амьдрандаа. Тэгээд хамгийн гол нь би ижээ зогсохгүй. Тэгэж гэр бүлийн хөдлөл хичээсээр л имжлэг үзэж байгаа. Ирээдүйн найз охиндоо
их нэртэй хандаж хэлэхэд ямтаач ирээдүйд уулзъя. Тэгээ тэр хүртэл би ямтаач чамтай уулзсан тулд бас ирээдүйн одоо боссон гэр бүлийнхаа төлөө ингэж хийж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд намайг хүлээж аваарай. Overlay хийх арга хуваалцаач. CapCut руу ороод overlay дээр дараад тэн дээрээсээ ерөнхийдөө гоё ингэж шигшдэг тийм дүрсээ оруулж өгөөд тэгээд тэндээс нөгөө фильтр гэж нөгөө цолцсон шүү дээ. Тэгээд гоё overlay хийжүүлээ гэх боломжтой санагд. Тэгээд CapCut-ийн overlay дээр дараад тийм темплейт ашиглаад үзээрэй гэж хэлмээр байна. Та одоогоор 10 жилийн өмнө төрсөн бол хэдэн настай байх байсан бэ? IQ-гийн асуулт. 10 жилийн өмнө би төрсөн болов. 10 жилийн өмнө төрсөн бол одоо байгаа насны дээр нэмнэ гэсэн үг. Аргатай юм болов 10 жилийн өмнө гэхээр 10 настай юм шүү. За сайн мэдгүй. Геохоролж бомбон групп шипшоро энэ юу гэсэн үг сайн мэдгүй. За юу байна ах? 50 дөө ахын дажгүй шүү дээ. Жоо тендер мендер гэл уул урхаа гэл яваал шүү дээ. Там ахна шүү тийм. Ахын дажгүй бичлэгээ явж байна. За баяр хүргэе гинэ. Баярлаа. 10k агуулга болсон шүү дээ. Тэгээд энэ хүртэл дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа. Та хэд л ингэж subscribe дарж ингээд лайка дарж намайг дэмжиж байгаа учраас ерөөдөө энэ бичлэгүүдийг ингээд урамтай хийхэд амар тус болж байгаа шүү. Бичлэмээр байна. Тэгээд харин ч та бүгдэд баярлалаа гэж хэлэх нь хамгийн зөв баха. Энэ бол хамгийн зөв. Та зөвүүнтэй гинэ. Би яасан бол? Энэ морон хийсэн болов. За please girlfriend or crush-ын зураг. Яа. Найз охины юм уу эсвэл crush-ын зураг. За найз охингүй юм чи одоо найз охины зураг бол байхгүй. Crush-ын зураг гэх юм бол гэтээ гоё үерхдэг бол тэ гэхгүй. Crush-тайгаа үерхүүл тэ. Тэгээ тийм боломж бол маш ховор. Тэгээ голцоо амьдралд хамгийн зөв хүн өөрөө л иртэн дөө. Тэнд бай амар иртэн. За ингээд асуулт минь дуслаа. Маш удаан хариуллаа. Тэгээ бас үнэхээр тодорхой хэлхийг хүслээ. Тэгээд энэ хүртэл намайг дэмжсэн, үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд спешиал дугаарайлаа. Төгсгөлнө гэж хэлэхэд follow дарж дэмжсэн, subscribe дарж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бүгд хайртай шүү. Тэгээд дараагийн контентоор уулзъя. Лайк дараад subscribe хавтан гэрээ. Баярлалаа.